Та түрүүвчээ өмднийхөө арын халаасанд хийгээд дээрээс нь суудаг юм биш биз? Хэрвээ тийм бол та Японы эд баялагын бурхныг шууд утгаараа алгадаж өөрийгөө насан туршийн ядууралд хадаж байна гэсэн үг. Энэ улсад мөнгө бол зүгээр нэг цаас биш, харин амьсгалдаг, гомддог, бүр үс сандаг амьд энерги. Хэрвээ та энд хог шиг хандвал тэр таны амьдралыг хогийн цэг болгож орхино. Японы тэрбумтнууд яагаад мөнгөө угааж түрүүвчтэйгээ яг л амьд хүн шиг харьцдгийг мэдвэл таны дотор ар зайх болно. Камакурагийн чийг даасан эртний хүжийн үнэрсэн гэсэн харанхуй агуй руу ороод ир. Тэнд хідэн тэрбум арна хөрөнгө эргүүлдэг костюмтай залуус өвдөг сөгдөн суучихсан улсан сагсанд мөнгөн дэвсгэртүүдээ хийгээд уулын хүйтэн усанд угааж байгааг чи харна. Тоглоом биш, тэд үнэхээр мөнгөө угаадаг. Энэ бол Зиняра Бензайтин хэмээх зан үйл. Мөнгөн дээр наалдсан шунал атаархал, муу муухай энерги зөвхөн ариун усаар арилдаг гэж тэд үздэг. Тэр хатуу цаасан дэвсгэртүүд усанд норж шажигнах чимээ, баячуудын тэр аимшигтай нам гүн байдал танд нэгийг хэлнэ. Охир мөнгө хизээч үрждэггүй, харин угаасан мөнгө сорон шиг бусад саяуудыг дууддаг. Жинхэнэ галзуурал таны түрүүвчнээс эхэлнэ. Японы амжилттай яваа эрхмүүд мөнгөө хизээч нугалдаггүй. Тэд зөвхөн урт түрийвч буюу нагзайфуу ашигладаг. Мөнгө яг л 5 одтой зочид буудлын люкс өрөөнд байгаа юм шиг тэнийж тухтай хэвтэх ёстой. Мөнгийг нугалах нь баялагын бурхны нурууг хугалж байгаатай адил гэж тэд үздэг. Түрийвчээ газар тавих эсвэл ариун цэврийн өрөөний тавиур дээр мартах нь баялагын бурхныг хаалга саваад гараад явхад хүргэдэг хамгийн том доромжлол. Тэд мөнгөнд яг л эрх танхил зочин шиг бүр хатуу чанд хаан шиг ханддаг. Хамгийн хачирхалтай магадгүй аимшигтай нь дугтууны соёл. Чи хурманд очоод үрчийсэн хуучин мөнгө өгвөл тэр хосуудыг шууд утгаараа харааж бүх насан туршийнх нь баялагийг хааж байна гэсэн үг. Банкнаас дөнгөж гарсан ганц ч хурууныхээ байхгүй шинэхэн дэвсгэртэл өгөх ёстой. Гэтэл оршуулган дээр бүх зүйл эсрэгээрээ эргэнэ. Хэрвээ чи оршуулган дээр шинэ мөнгө өгвөл энэ хүнийг өгөхийг чи хүлээж байж мөнгөө бэлдсэн байж гэсэн хамгийн том доромжлол болно. Тиймээс хамгийн хуучин, хамгийн муухай үрчийсэн мөнгө олж өгөх ёстой. Энэ нь чиний уй гашууг бэлтгэлгүй байсныг чинь баталдаг. Ганцхан цаасны үрчлээс чиний үнэнч найз уу эсвэл хүйтэн сэтгэлд чөтгөрүү гэдгийг шийддэг. Бүр гүн рүү н орвол Японы элитүүдийн түрүүвчнээс чи хатсан цагаан мугаан арьс олж харна. Эртний тоос шиг үнэртэй хатсан тэр арьс бол тэдний хувьд алтны соронз. Могоо арьсаа гуйжуулж шинжлэгддэг шиг хөрөнгө мөнгө нь тасралтгүй үржих ёстой гэсэн харанхуй итгэл үнэмшил тэнд бий. Энэ улс дэлхийн хамгийн өндөр технологитой мөртлөө кассан дээрээ манекинеко хэмээх шаазам уранд залбирч суудаг. Баруун савраа өргөсөн бол мөнгө дууддаг, зүүн савраа өргөсөн бол хүний сүнс буюу үйлчлүүлэгчийг соронз мэт татдаг. Япон бол робот техник дундад зууны харанхуй зан үйлийн аимшигтай холимог. Тэд мөнгийг гар дамжуулж хизээч өгөхгүй, заавал тэр жижиг тавиур дээр тавина. Тэр тавиур бол чиний энерги болон мөнгөний энерги хоорондын ариун хил хязгаар. Хэрвээ чи мөнгөндөө хүндэтгэлгүй хандвал баяжих тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Токиогийн тэнгэр багандсан барилгуудын дунд чимээгүй өвдөх сөвдөх тэр тэрбумтнууд ирээдүйг буш мөнгөний сүнсийг удирдах байна. Чи энэ дүрмд дасан зохицгүй эсвэл насан туршдаа яагаад данс чинь хоосон байгааг гайхаж өгөхгүй. Сонголт чинийх, гэхдээ санаж ав, наран улсад мөнгө бүхнийг харж байдаг.